Монгол улсад COP17 буюу цөлжилтийн эсрэг талуудын баг хурал маань зохион байгуулагдаад өнөөдөр эхний өдөр маань нээлт маань амжилттай сайхан боллоо. За дэлхийн 197 орны төлөөллүүд Монгол улсад цуглаж өнөөдөр цөлжилт болон уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг өөрсдөө үзэл бодол дуу хоолойгоо өнөөдөр нэгтгэж байна. Монгол улсынхаа одоо энэ 81.6% гэв одоо цөлжилт дороотлол руу орсон энэ цаг үед дэлхийн олон орны одоо туршлагыг одоо нэгд ороос нь Монголынхаа олон оролцогч талуудыг сонсож авах боломжийг одоо олгосон байна. За энд чулуун цэцгэгч ямар хуу одоо зохион байгуулалтаар оролцож байна вэ? Ямар дуу хоолой хүрхэхээр энд ирсэн бэ? За сайн байцгаана уу. Намайг чулуун цэцэг гэдэг. Тэгээд одоо энэ доктортой хөгжлийн ойлголт 1992 онд Рио де Жанейро хотноо хуралдсан. Дэлхийн одоо 179 орны тэргүүнүүд цуглараад ерөөсөө манай энэ дэлхий бол нэгэн одоо цул юм аа. Тэгээд түүн дээр амьдарч байгаа энэ бүх хүний амьдралыг жигд одоо өнгөрсөн ирээдүй гэсэн 3 цаг үе дээр авч явж бид нар байгалийн нөөц баялгааг зөв зохистой ашиглаж хэрэглэх ёстой гэсэн ийм анхны концепцийг баталсан. За тэр Риогийн Declaration гэж батлагдаад тэгээ энд бол манай ерөнхий сайд оролцоод тухайн үед Шин Бямсрын гэдэг одоо ерөнхий сайд маань үгээ хэлжсэн ийм түүхэн том үйл явдал болж байсан. Тэгээ ингээ 1995 оноос манай засгийн газар Нобелийн хөгжлийн хөтөлбөртэй хамтраад Монгол улсын 21-р зууны хөгжлийн хөтөлбөр буюу одоо Монгол улс цаашдаа яаж хэрхэн дэлхийн нийтэд хөл нийлүүлэн алхаж амьдарч мөр зэрэгцэн ажиллах юм бэ? Бидэрт нэгэн зах зээлийн харилцаанд орсон гадаад харилцаа нээлттэй болсон тэр цаг үед бол ерөөсөө бусдын жишгээр бид нар доороос дээшээ төлөвлөдөг тийм зарчимд нэгдэн орсон гэсэн үг. Тэгэхээр энийг нүүб одоо дэмжиж манай улсыг 21 аймагт Улаанбаатар хотод бол тухайн одоо газар нутагт дээр ямар байгалийн нөөц баялаг байгаа вэ? Тэрийг бид нар хэрхэн зөв зохистой ашиглах ёстой юм бэ гэдэг ийм одоо акшн програм буюу хөтөлбөрүүдийг мөрийн хөтөлбөр гаргаж босгосон. Тэгээ ингээд 99 он хүртэл энэ маань боловсруулаад аймаг болгонд нэг доктортой хөгжлийн зөвлөх гэж ажилласан. Тэгээд анх удаага үндэсний хэмжээний чуулга уулзалтууд зохион байгуулсан. Тэгээд залуучуудын ирээдүйн өнөөдрөөс эхэлнэ гэдэг 97 оны тэр том чуулга уулзалтыг зохион байгуулсан. Тэгээд өнөөдөр энэ өндөрлгөөс харахад бол COP17 гэдэг нь бол сүүлийн 17 жил дараалан цөлжилтийн эсрэг хуралдаж байгаа ийм том хурал дэлхийн нийтийн олон улсын. Тэгээ энэ хурал манайх одоо энэ жилээс эхлээд дараалах юм эрх авж байгаагаар их ач холбогдолтой байна. За цөлжилт гээд эхлэхэр чинь бид нар мэдж байгаа манад бол хуурашилт ихтэй, хур тундас бага ордог. Тэгсэрнэ зарим газар нутаг маань хэтэрхий их одоо намгархаг бас байгаа. Тэгээ ингээд газар нутгийн хувьд бол маш их одоо өрөөс онцлогтой ландшафт гэж ярьдаг те. Тэгээд дөрвөн удирдалтай. Тэгээд энэ олон 70 орчим сая одоо мал аж ахуй дээр суурилсан бэлчээрийн юм аж ахуй байдаг учраас манай газрын одоо бэлчээрийн дороотлол их явагдаж байгаа. Хүчтэй хурдан явагдаж байна. Түүн дээрээ хүний энэ үйлдвэрлэлийн хэтэрхий их юм үйлдвэрснээс болоод одоо нөөц хорогдох ийм одоо зүйлүүд байгаа. Тэгээ ер нь дэлхийн нийтээр одоо байгалийн нөөцийг 2 онц авч үзэж байгаа л да. Нөхөн сэргээгддэг болон нөхөн сэргээгдэхгүй. Тий. За нөхөн сэргээгдэхгүй нөөцийн нэг нь бол юу юм бэ гэхээр газрын дор байгаа баялагууд байна, тийм ээ. Хэзээч нөхөн сэргээгдэхгүй. Тэгээ өнөөдөр манайх одоо уул уурхаад бас зөнхлөөд ингээд хөгжиж ирж байгаа учраас нөхөн сэргээгдэхгүй нөөцөө бол нэлээд тарамдж байна. Тэгээ энэнд бас бид нар сэтгэл зовдохгүй аргагүй байна. За дээр нь юу вэ гэхээр бид нар хичнээн их мал аж ахуй малтай хайртай ч гэсэн малынхаа чанарыг тооцож одоо тооноогоор хөдөлтмөргүй тийм цаг үе ирчээд байна л да.
тий. Яг тэгвэл энэ малын культур гэдэг одоо уур амьсгалын өөрчлөлтөөс нөлөөд бас хорогдож штэ тий. Хорогдож чинь тий. Тэгээ энэ хүний одоо нөлөөнөөс болоод үүсэж байгаа сөрөг үр дагавар бол бас их хурдцтай явагдаад байна. Тэгэхээр тэр нь бидний бие организм мэдрэгдэж чинь тийм ээ. Өвөл одоо хүйтэн болдог улиралд хэтэрхийд дулаан байгаа да. 100 одоо дулаарахгүй хүйтэн болоод байх юм тэр юм. Тэгээ энэ талаар бол 1970-ад онд эрдэмтдийн анхны судалгаа гарсан байдаг. Тэгээ Ромын клуб гэдэгтэр дэлхийн эрдэмтэд цуглараад за ер нь бол манай дэлхий бидний өөрсдийн буруугаас олж сөнгөхөд байна. Тэр хойд мөсөн далайн ингээд одоо мөсний юу хэмжээ маш их багасж байна гэсэн анхны дүгнэлт гарч ирсэн байдаг. Тэгээ энэс үүдээд Норвегийн ерөнхий сайд ингээд Харлем гэдэг хүн санаачилж байгаа. Тэгээ анхны ийм ер нь бол дөх дэлхий бол ганцхан одоо цул юм аа нэгдмэл учраас бид нар энэ дэлхий дээрээ ижил адилхан тэгш хэрэгтэй амьдрах өөр хүлээж нэг талдаа нөгөө талдаа бид нар ирэх байгаа гоё тавтай аз жаргалтай сайхан амьдрах тий хизээч өсөж зоохгүй дайн байлдаангүй байна гэдэг чинь аз жаргалын нэг хэлбэр нь баг тийм ээ бид нар тайван тухтай байгаа юу байна тэгээ хүн болгон айгу комфортыг хүсдэг тэгсэн хэрнээ байгалийн баялаг нөөцөө ялангуяа хог хаягдал дээр ерөөсөө анхаарахгүй байна хэтэрхий их одоо ингээд юу гэмдэ худалдан авж байгаа зүйл юм а 70-80% нь эргээд хогны юм их усэр болж хаягдал болоод байна тий. Тэгэхээр бид нар энэ хэрэглээний болон үйлдвэрлэлийн хэв маягаа consumption patterns гэдэг л дээ англиар. Тэгээ энийг бол өөрчлөх хэрэгтэй. Тэгээ өөрчлөе гэхээр биднээс юу шаардлагатай гэхээр хувь хүн болгоны өөрийн тэр хандлага бас өөрчлөгдөх хэрэгтэй. Ухамсар, ёсор тун, соёлын түвшингөө бид нар дээшлүүлэх зайлшгүй шаардлагатай болчиход байна. Тэгээд манайхан бол ингээ ярихаар ойлгодог, хүлээж авдаг хэрнээ яг амьдрал дээр бас хэрэгжиж байгаа юмнууд бас тааруу байгаад байдаг. Тэгвэл одоо байгаа яг 2026 онд Монгол улсад одоо хамгийн их зүгээр яг хувь хүний дадлаасаа ч юм уу хог хаягдлыг одоо зөв зохистой байдлаар ч юм уу хаягдал гарахгүй хаягдлыг яг зөв нормоор нь байгаль одоо хохирлгүйгээр нь яаж тэгэхээр яг зөв эн чинь одоо байгалийн өөрийнх нь нөгөө ноосфер одоо орчин тий энэ бол даацтай байдаг. Аливаа одоо оюуны даац гэж бас байна. Газар одоо сав шим ертөнцийн даац гэж байгаа. Тэр нөхөнд сэргээгдэж чадах хугацаа эргэж төлжих хугацаа гэж бас байна. Тий. Жишээлбэл одоо хар хөрс ингээд бохирдсон байлаа гэхэд тэр хөрс эргээд нөхөгдөхтөө 15-аас 20 жил түүнээс ч урт хугацаанд ингээд нөхөгддөг юм байна. Бүтээн байгуулалт яваад ирэхээр бас мэдээж сөрөг тал нь бол одоо барилгын хог хаягдал маш ихсэж байгаа. Дээр нь одоо автомашины хэрэглээ голцоо second hand-аар яваад ахаар бас их төмрийн машин тий Монголын бас нэг асуудал боллоо тийм одоо нөгөө Японы машины явуулсан Монгол очлоо гэж яг наад чи энийг одоо бид нар яаж шийдэх шийдэх вэ яг хамтын орн энэ хог хаягдлын цогц менежментийн ийм олон аргачлал байдаг юм байна. Түүн дотроо энэ төмрийн хог хаягдлыг одоо бусад юмд шилжүүлдэг, уусгадаг, өөр одоо хаягдлагүй технологи тэр байтугай биш эрчим хүч ус гаргадаг ч юм технологи гарцсан байгаа. Солонгос, Японы тусламжаар хогны одоо ландфил гэж ярьдаг тэр юуг цэвэр орчин бий болох талаас нь л энэ улсууд бол бид нар тусалж ирсэн гавьяатай яг хүмүүсийн ухамсарт зөв суугаад бид нар хогоо анханаас нь зөв английн ялгаа тий өндөр хөгжилтэй орнууд ч бол одоо тийм болсон шүү дээ Японоос байхгүй. Тэгвэл ус цэвэр усны савыг тагийн нэг яалкийн нэг тий Тэгээ 1999 онд Нүүбийн шугамар Филиппиний Манила хотын дэргэд нэг хогны том дампыг хуурай газар олгоод шахацсан тийм хороол барьсан байна. Тэрийг үзэж сонирхож ирсэн. Тэгэхэд би бол бодож ирсэн. За манад ийм хэмжээний хог байхгүй юм чи манай улсад энэ нөгөө хогоор хуурай газар хийх мих манайх шиг газар нутаг томтой улсад энэ ерөөсө хэрэггүй технологи байна гэж бодож ирсэн тухай. Тэгээ би бас их богино бодож ирсэн бутуу үнэлсэн байлээ.
Тэгээ өнөөдөр харахад бол ерөөсөө манай улсд бол нэг томсгсон хогийн сав дотор яваад байгаа юм шиг бараг л хаасаагүй хог хөдөө гараад сайхан амьсгалыг гэхээр л хогтой газар таарах юм. Тэгээ одоо энэ дээр бид нар үнэхээр хувьсгал хийх болохгүй юм шиг байна. Бичин тэгжэл үзэж байна. Одоо энэ дээр ямар одоо ажлууд хийгдэж байгаа танахаас? Бид нар бол одоо энэ одоо улсын аргачлал, технологи, үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний кластер гэж бид нар кластер байгуулж байна. Тэгээ энэ бол ер нь яг төсөл дээр ашин тохинох тийм кластерын системийг ашиглах гэдэг юм л да. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр одоо дэлхийд дээр үүссэн байгаа хүндрэлтэй зүйлүүдийг хамтарч шийдвэрлэх шаардлагатай. Тий. Тэрний нэг жишээ нь өнөөдрийн бас цөлчтийн эсрэг. Одоо энэ цөлчтийн эсрэг бид нар одоо бодит зүйл хийгээвэл гал аж ахуйн бүтээгдэхүүнээс гарч байгаа хаягдлаа бас зөв шийдэх хэрэгтэй байх тийм ээ. Гэх мэтээр одоо тэр янз бүрийн жорлонгууд, муу усны асуудлууд байгаа шүү дээ. Одоо хотын эргэн тойрон л хаасаагүй байгаа л да энэ бол тийм. Гэхдээ манайх юу ч хийгээгүй ш. Өнөөдрийн хүртэл бас 70 гаруй одоо дахин боловсруулах үйлдвэрүүд хийгдсэн байгаа, шатааж байна. Гэхдээ технологи маань бас хоцронгуй явж байна. Өшөө дэвшилтэй сайн технологиуд байдаг учраас дэлхийд дээр байгаад тэр хэмжээнд бид нар хамтарч ажиллах шаардлага байна гэдэг чинь олж харж байна. За дээр нь Японы тэр хоёрыг одоо эцсийн бүтээгдэхүүн болгоод ус юм уу эрчим хүч болгоод гаргаж байгаа ийм үйлдвэрүүд жижигхэн авсаархан ийм үйлдвэр одоо юунууд байна л да. Эцсийн дамжлага тий гаргаж олон дамжлаггүй гэсэн ирнэ юм. Одоо энийг бас ойрын үед ярьж ингэж оруулж ирэх хамтарсан одоо судалсан том эрдэмтд бол зөндөө байгаа. Нарийн мэрэгжлийн хүмүүс байдаг. Тэгээд тэднэртэйгээ хамтарч ажиллах юм шаардлага байна. Чинь Европын улсууд болго дахин боловсруулахыг бол зарим одоо хотуудад зөвшөөрсөн, заримдаа хоригдсон. Дахин боловсруулахдаа яг чинь юу гэх юм бол аль эсвэл нэг ийм сандал ч юм уу те ширээ за ор гэдэг ч юм яасан дахин боловсруулж болдог зүйлүүдийг бас танилцуулж ирсэн. Зарим нь одоо хүний биед хортой дахин боловсруулах нь хүний биед хортой биднэрт одоо гаднаас орж ирж байгаа зарим бараа бүтээгдэхүүн тавчиг гээл те дахин боловсруулсан хүний биед хортой гэл ийм их асуудал яригадаад байна. Энэний эсрэг бид нар өөрсдөө одоо байгаа түрүүний таны хэлсэн малаас өөрөөс нь гарч байгаа одоо хаягдл гэж хэлэх нь хаашаа ноор тэрийг яаж дахин боловсруулж яаж одоо хэрэглээнд оруулах вэ? Энэ бол бас хуурай хоог хаягдл, шингэн хоог хаягдл гэдэг хоёр хэлбэрт хуваагддаг. Энэ судлаач нарын үзэж байгаагаар бол юу байдаг вэ гэхээр тэр 1999 онд одоо хаягдл шилүүдийг цуглуулаад байшин бариулж ирсэн нэг туршлага манай улсад одоо дарханд бариулж ирсэн. Тий. Тухайн үед нэг пижүний шилгээд нэг том ногоон шил хаягчдаг байсан тий. Тэгээд тэрийг бутлаад эргүүлээ үйлдвэрт ашиглаж болдог. Гэхдээ тэрийг тэгж зөөдөг технологи одоо юу бол байгаагүй, схем тогтоогүй, ямар нэгэн логистик шийдвэрлэл байгаагүй учраас тухайн үед зүгээр байгаа том шилээ ашиглаад тушаал орхисон биш тий. Тэгээ гоё ийм байшин сав барих, хашаа сарвч хийх боломжтой юм байна лээ гэж тухайн үед бол дэлгэрүүлж ирсэн. Тэр үүнтэй ижилхэн өөр ямархуу яг сүүлийн үед хийж байгаа ямар? Тий, сүүлийн үед бол одоо олон төрлийн юунууд аргачлал гарч ирсэн байна. За тэгээд анхнаас нь энэ английн алхалтаа зөв хийсэн тохиолдолд нөгөө өөрөө чи хэлж байгаагаар зарим бүтээгдэхүүнийг бол дараагийн шинэ одоо төрлийн бүтээгдэхүүн болгоо гаргачих болно. Ялангуяа энэ пластикын юуг бол буцаагаад дахиад шинээр хайлуулад бас тэр төслийг бид нар бас хэрэгжүүлж ирсэн. Тэгэхээр бас 90 эдэн оноос эхлээд бас нэлээд олон ийм туршилтын хайлт төслүүд хэрэгжүүлсэн. Аймаг болгон дээр энэ бол тий. За тэгээд Улаанбаатар хотод бол бид нар бордоо энэ нөгөө гачууртын юуны ферм гэж байсан. 800 үнэний.
Тэн дээр асар их юм өндөр юу байсан хаягдл малын баас одоо хөрзөн гэж ярьдаг шүү дээ. Тэрийг ингээд ялгаж агаад бордоо үйлдвэрлэх тийм үйлдвэр байгуулж ирсэн. Монголд бол маш их одоо хаягдлууд бол байна. За үүнийг дахин боловсруулж эргэлтэнд оруулах боломжтой. Мөн хог хаягдлыг байгаль ихтлгээд зүгээр нэг хайчихгүйгээр эргээд бордоо болгох шаардлагатай байна гэж үзэж байгаа юм байна. Тэгээ ер нь мал аж ахуйн галтаа бүтээгдэхүүн одоо хаягдлууд бол эргээд дулаарлыг уур амьсгалын дулаалал бас нөлөөлөд байгаа. Гарацыг одоо нэмдэг учраас энэ талаар бас гадныхан их саналууд хэлдэг л дээ. Танаа малын бааснаас одоо юу үсэг агарын дарамт юу ч өсөж байгаа шүү гэх. Энэ судалгаан дээр үндэссэн. Хөрчин бас хөрхөнчийн хийх нэмэгдүүлж байна. Тий. Тэгээд дулаарлалт бид нар нөлөөлөл бас юу өгөөд нь штэ. Сөрөг нөлөө үзүүлээд. Тэр одоо малаас гарч байгаа баасыг дахин боловсруулах юм бол бордоо олгох. Тий. Яг зөв. Тэгэхээр нэг талаасаа бордоо нөгөө талдаа малынхаа тоо толгойг чанаржуулаад бас зохистой нөгөө байгалийнхын даацсхийн хэмжээнд төвшөнд барих ёстой. Энийг бол бодлогоор барихгүй бас болохгүй зүйл юм шиг байгаа. Сүүлийн үед манайхан ингээд нөгөө мянгат малчин одоо сайн малчны одоо дэмждэг болсноос хойш тоо өссөн чанар бол одоо буурсан юу бол харагдаж байгаа шүү. Үйлдвэрлэлийн дамжлагаас эхлээд бид нар одоо юу үйлдвэрлээд ямар хаягдл гарах вэ гэдгээ тооцоос сурах хэрэгтэй байгаа. Тэгээд өрх гэр айлууд чинь ерөөсөө хаягдлахгүй амьдарч олж байна. Тий. Тэгэхээр тэрийг эцэгтэй хүн ямар эдийн засгийн тухайн одоо айл юуг хөдөлтөж аваад ямар хог харгаж байгаа вэ гэдгээр нь тэр айлын бас эдийн засгийг бүртгэж болж байгаа юм л да. Тий. Би өөрөө бас Солонгос улсын одоо эдийн засгч нартай одоо олон эрдэмтдтэй хамтраад ажиллаж байхад энэ Английн ялгаа зөв ялгаад тавьсан хог Англид муу хийсэн хогийн хооронд эдийн засгийн маш их алдагдал гардгаа гэж ингэж тоцоолдод харуулж ирсэн надад. Тэгээ би өөрөө бас нэлээд хэдэн жил амьдарсан учраас тэрийг бол мэдэрсэн. Тэнд хүнсний хогоо хязгаарч ахын хогтойгоо хамт хайдаггүй. Хүнсний хог гэдэг нь эргээд бордоо гэдгийг манайхан ойлгоод ногооны хайлс махны одоо хог хаягдлыг бол ахын хогтойгоо холихгүй байжгаад байгаль бошлох тийм аргачлалууд бол зөндөө байна. Энгийн аргууд. Одоо яг таны саний хэлсэн дээр би жишээ нь ингээл гэртээ хоолоо ичээд махчаан ичээд жижигхэн одоо ингээд идэхгүй хальс мессеж юм уу ингээд жоох ууг мууг гарч байгаа. Тэрийг бол яг таны хэлсний эсрэг би яг ингээд тогтоогоо хийгээд одоо дийлэнх айлт хийж байгаа. Гадаа яг нохотой айлуудад нохондоо өгчиж болно. Зарим гэрийн дижээр нохоо л тэрийг идэхгүй ах уу идэггүй ах. Баг нохотой ч бас. Хэрвээ тэр одоо гаргаж байгаа хоолны үлдэгдлийг бид яаж одоо яг одоо цагт Монголд яг яаж хэрэглэх? Тий. Энийг бол би нэг Америкийн Хавайд явж исэн чинь айлууд ингэдэм байна. Хоолноос аягтай хоол мал илүү гарахаар нь угаалгынхаа хажууд нь юм нөхөйдөг тэрлүү хийчээд тэгээ нэг тоноф дарангууд тэр нэгэ эргүүлээд бутлаад цааш нь усаар хөвөө явуулчихдаг. Тэгэхээр тэр нь урсаад хоолоогоор очиод бордоо олоод шууд юуны одоо тарин талбаар яваад өгдөг. Тэнд бол кофе тарьдаг газар байсан. Тий, Big Island гэх. Ялангуяа одоо ургацын үед бид нар шинэ ногоо идэж байна. Тэгээ шинэ ногоогоо ингээ сайхан арилгаад, хальслаад байхад тэрийг ерөөсөө ахын хогор хийх хэрэггүй. Тэрийг яах вэ гэхээр сайхан уутан тусад нь хийгээд ойруу одоо гардаг юм хөдөө газар гарахтаа шууд хөрсөнд ингээд тавьчих юм бол тэр чинь эргээд бордоо олчихно. Өөрөө задраад тэр бол хог биш. Ерөөсөө хог биш. Тэрийг харин ингээ муухан өнөр оруулаад өөр хогтой хамт сав руу хийгээ явуулчихаар чинь одоо тэр бидний амьсгалах агаарыг юг болгоод байна шүү дээ. Хортой олгоод байна. Ялангуяа махны задрал явагдаж байгаа тэр хэсэг бол асар одоо өнөр танаар жигтэйх юм болдог учраас аль болохоор бид нар бордоонд л явуулмаар байна. Одоо энийг үзэж байгаа хүмүүстэй уриалга хэлээд дуусгадаг хөө та. Ер нь одоо бид нар энэ дэлхийгээ хайрлан хамгаалъя гэх юм бол бид нар энэ цэнхэр гариг гэдэг бол бидний хувьд нэг юм аа. Тэгээд би бол одоо бас нэг өөрөө хувь хүнийхээ хувьд инх тайвны төлөө энэ дайн байлтаа сөрөг өмнө эсрэг байн олон жил ингэж
зүтгэж явж ирсэн. Олон улсад бол бас нэлээд олон ажил зохион байгуул явдаг. Тэгээд ингээ хараад ахтал бид нар монголчууд ч гэсэн одоо заавал биднэрт юм дайрж ирээгүй юм чингээ бид нар тайван байж болохгүй юм байна гэж ойлгодог. Тэгээд дээр нь одоо надад хамаагүй энэ хог ямар хамаатай юм бэ гэж бодохгүйгээр бүгдээрээ айл болохоор ингээд энэ гоё савын тавиад өгчийн. Тэрэнд нь зөв хийчих хэрэгтэй. Гадуур ийм хувцас янз бүрийн одоо хантаа зөмссөн бидэрт үйлчилж байгаа тэр сайхан үйлчлэгийн ажилтнуудаа хүндлээ те юмыг баг гэж бодохгүй байна. Ялангуяа хог агитл гэдэг бол бидний хувьд одоо өнөөдөр том асуудал болсон юм шиг байгаа даа тийм ээ. Яг л эргээд бидний эрүүл мэндийг муудахж байгаа учраас яа харахгүй бид нар амьсгал гараагаар цэвэр байлгая гэж бодвол хоггүй бай. Манай Монголыг одоо 190 гаруй улсыг ингэж урьж байхад би бол одоо амьдралынхаа түүхэнд анх удаа үзэж байна. Тэгэхээр бол би одоо энэ бахархаж байгаа Монгол улсаараа маш гоё юм. За баярлалаа ингээд дуусгаад байлаа.